Хүрээдийн өн тоон улганы дор хүүдэрч ихнүүдтэй хайрлаж хамгаалж UBS телевизэн дэлгэцийн 10 гаруй уран бүтээлийг олонний хүртэл болгож үзэгчдийн таашаалыг хүртсэн. Тодруулж хэлбэл Содуура, Говийн домог, Нарны садан бүтээлүүд нь үндэстний өвөрмөц онцлог бүхий соёл уламжлалын сэдвүүдээр цаг үеэ олсон даацтай урлаг гой зүй хэмжүүрт бүрэн нийцүүлсэн байдгаараа бусад киноноос ялгардаг. Сэдв агуулга, илэрхийлэл, уран чадварыг бүтээх үн зүйн тогтол болгон эрэлхийлж үндэсний хэлний баялаг өв санг уудлан үзэгч сонсогчдын оюун санааны эрэлт хэрэгцээнд бүрэн үйлчлэх урлагийн дээд хэмжүүрийг UBS телевиз дархлаажуулдаг нь дэлгэцэн бүтээлүүдээр нь нотлогддог. Уран бүтээлч хамт олон энэ удаа ээлжит нэгэн бүтээл болох Дангийн уран сайхны киногоо үзэгчдийн хүртэл болгож эхэллээ. UBS телевизийн төслийн кинонуудыг ингээ харж байхад бол бидний Монгол үндэстэн бол олон угсаатнаас бол бүрэлддэг. Энэ угсаатан бол өөрөө одоо яндашгүй, дахин давтагдшгүй гайхамшигтай өв соёлтой. Энэ өв соёл өнөөдрийн цагт ингээд мартагддаг. Зарим нь орон зайн цаг хугацаанд байхгүй болж байгаа энэ цаг үед энэ Монгол үндэсний үзэл санаанд тэр дундаа залуучуудад танин мэдхгүй маш их одоо ач холбогдол бүхий уран сайхны кино бүтээгдэжээ гэж. 1 2 Монголчууд эртээр үеэс юм 4 цагийн улиралтай амьдралтай байсан. Энэ амьдралтай байхын тулд энэ 4 цагийн улирал биднийг Монгол хүн болгож бүтээгдүүлсэн. Нэгдүгээр төсвөр төвчээртэй, хүлээцтэй, хүндлэлтэй, хамгийн гол нь их дэлхий байгальтайгаа маш их ойрхон байж чаддаг, тэрийг сонсож чаддаг, тэрнтэйгээ ярилцаж чаддаг. Тийм ч учраас тисэж үлддэг. Энэ бүдийг даван туулж цаашдаач бас одоо амьдрах ийм оюун санааны өв байдаг гэдгийг энэ уран сайхны киноос харуулж байна. Монгол найруулагч, Монгол зохиолчийн оюун санаанаас ундран гарсан тийм бүтээлээр бид өнөөдөр Монгол хүн гэдгээ мэдрэх. Монголын өв соёл хизээд мөхгүй, тэрийг дэлгэрүүлэн дэмжүүлж явах ёстой гэдгийг илүү их ойлгох ёстой. Туульсын гайхамшигтай нэгэн киног үзлээ, тэгээд улсаргууд харах шүү дээ. Ер нь монголчуудын оюуны болон бодит тусгаар тогтнолын нэг болоо энэ үндэсний ясны хооронд эв нэгдлийн асуудал байгаа юм. Ерөөсөн монголчууд эв нэгдлээ гэдэг бол ямар их хэрхэм юм бэ гэдгийг Дангина гэдэг нэг нэг сайхан харууллаа гэж би ингэж бодож байна. Хөгжим гайхалтай байна. Зурглаачийн ажил гайхалтай, найруулагч гайхалтай байна. Тэр зохиолын тэр текстүүд л үнэхээр одоо зүрхэнд сайхан текстүүд их явуулаа. Одоо яг дутаад байгаа юм бол монголчууд дээрээс эв нэгдэл нөхөрлөл, бие биенийг хүлээн зөвшөөрөх, манлайлагчаа магнаа дээр залгах ийм л оюун санааны урсгал энэ кино шиг л ирэх болтугай гэж бодож байна. Энэ киног маань та бүхэн шимтэн дахин үзэхийг би хүсэж байна. Ийм олон хүмүүсийн сэтгэл зүр одоо энэ чинь нэг хэдэн 100 хүн биш, бараг хэдэн мянгаар тоологдохоор ийм олон хүмүүсийн одоо сүүлд титрийг харж ахтал бүр ингээд ерөөсө гараал тий. Чанартай уран бүтээл гэдэг нь үнэхээр бас өөр юм байна. Энэ бол ерөөсө уран бүтээл болсон байна. Зарим нь одоо гэдэг нь шүү дээ. За контент кино гэл ингээд ялгаал гэдэг. Кино контент бүр уран бүтээл гэдэг талаасаа үнэхээр маш чансаатай уран бүтээл болсон байна. Тэгээд үзэгч олон минь тэгээд энэ олон хүний сэтгэл шингэсэн ийм гоё туйлсын гэдэг жанрын кино одоо зөвхөн UBS телевизийн хамт олонд одоо яг энэ жанрыг ингээд ерөөсөө ингээд бариад яваад байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар кино үзэх боломж авах юм бол ийм гоё туйлсын киногоо үзээрэй. Тэгээд дээрэс нь боломж өөртөө гаргахгүй л бол бас зорж иж үздэг. Ямар ч байсан өөртөө цаг зав гаргаад гоё болцоод эхнэрүүдэд дагуулад, нөхрүүдэд дагуулад, хайртай гэр бүлийнхнийгээ дагуулад ийм сайхан кино хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. Дангийн уран сайхны кинонд багахан хугацаанд бүтсэн бөгөөд жилийн 4 улирлын өнгө эсийг шингэн хайр дурлал, өш хонзон зэрэг энэ ертөнц хүмүүн олны бүхий л зүйлийг цогцлон шингээснээр онцлог юм а. Киноны зураглалын өнгө дүрс бүгдээрээ маш их таалагдлаа. Тэгээ яалтчгүй кино багийнхаа амир хичээж маш их хүний нөгөө хөдөлмөр орсон нь харагдлаа. Ижил амьдралын завгүй байдлаас Монгол киногоо тэгээ ялангуяа кино театрт кино ирж үзээг удсан байна. Тэгээд яг энэ Дангина гэдэг киног яг трейлерыг үзээд
маш их таалагдсан. Яг ингээд дүрслэл зураглалаас нэхлээд тэгээд үтсэн маш гайхалтай. Тэгээд нөө Бурятцсан олны яг ингээд тэ монголчуудын маань ингээд түүх ямар гайхалтай талцж ягаад яг ингээд ив нэгдэлтэй боллоо гэдэг юм дээр баг өөрөө баг нөлөөс гарах гал яг ингээд цэлгнээс суужлаа. Тэгээд маш гайхалтай уран бүтээл болсон байна. Улирал болгоны онцлогуд нь өөр байна л да. Одоо жишээ нь монгол жүжигчид би жишээ нь усан сэлэх айгуу усанд айгуу муу ахгүй би ч бараг л чулуу. Тэгээд тэр устдаа зураг авалт бол миний хувьд маш хүнд байсан. Өвлийн зураг авалт бол мэдээж Идэр 9-ийн хөөтөнд зураг авсан, хэд хэдэн объект дамжиж зураг авсан. Тэгээд яг цагаан сар болохгоо битүүний өдөр бид нэр чинь зурагтай авч ялаа шүү дээ. Тэгээд битүүнийхээ орой буугаал гэртээ хараад бууз баншгээл маргаашийнхаа дээл хувцс юма бэлдээл гэдэг шиг тий. Ер нь бол маш нүсэр кино олон хүмүүс, олон 100 хүмүүсийн ажил 2-3 жилийн ажил болсон. Би Дангина киноны ерөнхий оператороор ажилласан. Тэгээд яг манай телевизийн одоо ээлжид уран бүтээл Төлсийн 4-р кино болж байна. Тэгээд яг энэ кино бол одоо бид нар зөвхөн одоо ерөнхий зураглаачийн үүднээс бол мэдээж одоо Монгол орныхоо байгалийн сайхан одоо тэр үзэсгэлэнтэй одоо аль болохоор тийм газарт одоо манай телевизийн очиж зураг авахыг хичээдэг. Тэр ч утгаараа одоо энэ удаад бол Бурайд төмний одоо манай Хинтээ нутгийн сайхан байгалыг харуулж одоо устай уултай тийм ээ. За тэгээд мэдээж Төлсийн домгийн шинжтэй одоо бүтээлээрээ бол одоо өв соёлоо хайрлж хамгаалах Монгол гэдэг одоо мөрчлөөрөө бахархах ч юм уу тийм ээ. Энэ утгаараа бол одоо миний Төлсийн ажилласан одоо баг 4-р кино болж байна. Энэ хүү кинонд би ерөнхий найруулагчаар ажилласанд туйл их баяртай байгаа. Учир нь гэвэл миний хувьд анхны Төлсийн жанраар хийж байгаа бүр хэмжээний уран сайхны кино. Тэгээ энэ кино маань бол Бурят 100 олны одоо аж амьдрал түүхэн замналыг бас уран сайхны аргаар харуулсан кино. Төлс гэхээр мэдээж энэ түүхэн их сурвалжаас гадна уран сайхны одоо хэтрүүлэгч юм уу те. Тэгээ дээрэс нь найруулагчийн шийдлүүдээр онцгой шийдлүүдээр бас тэр тухайн киног одоо илүү уран цэцэн болгох маягийг туйлсаар бид нар харуулдаг. Энэ кино маань бас нэг өөрийн гэсэн онцлог байгаа. 100 дуу оруулалттай бас мөн одоо ч 2 орны хэлний зөрүү байгаа. Дэрийг нэгтгэж тий Бурайд Монголыг нэг одоо хэлэнд оруулж тий монгол хэлэндээ өрүүлж ингэж дуу оруулалттай хийсэн байгаа. Олон улсаар ADR гэдэг тий. Тэгээ яг 40-доо гэж хэлэхэд бол одоо энэ киноны ширхэг алхаа тий ширхэг одоо салхи одоо нэг ширхэг ном сумны харуулт тий бүх юм сэтгэлээ шингээж үлсэн байгаа шүү л гэж хэлээ да. Дангина уран сайхны кинонд Бурайдын ард түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөцгөв шинж, сэтгэлгээний онцлог, оюун санааг Төлсийн арга хэлбэрээр хайр дурлал, өшөө орсол, өгөөмөр сэтгэл, уудам санаа, ухаанд хайр бүхнээр хослуулан өгүүлснээрээ энэхүү кино үн цэнтэй бөгөөд үзэгчдийн сонирхол таашаалд нийцэн илэрхийлж байлаа. Энэхүү кино үзэгчдийн зүрх сэтгэлд гэгээ татуулж урлаг гой зүй ханамж өгөх учиртай юм. Монгол товрогтны нэг болох Бурайд зан олны тухай байгаль нуурын одоо гайхалтай байгалийн сайхан за тэгээ Бурайд зан олны одоо ийм нийтлэл болсон Яохор бүжиг гэдтэй ингээд харуулсан маш гайхалтай уран бүтээл болсон. Тэгээд би өөрөө Дангина гээд Бурайд эмэгтэй басганы дүрд тоглосон байгаа, ажилласан байгаа. Өмнө тоглосон кинонуудаас бол мэдээж хэрэг одоо эрсдэлтэй зүйлүүд бол мэдээж хэрэг их байсан. Морь унах, Монгол ахуйтайгаа танилцах, за Бурайд зан олны тухай бас судлах, мэдэх. За тэгээ дээрэс нь одоо ном сум харуулах те гих мэтчлэн ингээд олон зүйлийг ол шаардсан. Сэтгэл дагдлал гоё байна. Гэхдээ бас хүн төгшөөртэй байдаг юм. Хүн чинь одоо өөрийнхөө хийсэн юмыг л хараад байдаг юм байна л да. Тэгээд энэ киног үзэхэд надад санал тавьсан алхаах бол UBS-ийн хүчирхэг хамт олон маш их баярлалаа.
Тэгээ энэ масктай маш их ажил ихтэй жижиг хэрэглэхтэй, тайзэгтэй, объекттэй том ажлын ард гарахад одоо надтай хамтарсан миний уран бүтээлчид гэрлөө өгөөний хамт олон ди ялангуяа Дорнод аймгийн хөгжим драмын театрын хамт олонд оролцсон том бүтээл болсон. Тэгээд тэднэртэй бол маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд кино маань бас юм бодогдуулсан. Тэрээр ажилласан UBS телевизийн арын албаныхандаа бидрийг дэмжиж туслаж ажиллаж байсан. За Хинтийн нутгийн Дадал сумынхаа ард иргэдтэй бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээ киногоо үзээд бас жоохон догтлоо. Мэдээж ямарваа нэгэнд алдаа оноо байдаг. Тэрэн дээр бас үзэгчд маань цензуртай хандаж тэрийг бас хүлээж авах байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд UBS телевизийн маань туйлсын уран бүтээл болох Дангина уран сайхны киног үзэж та бүхэн маань хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. За үнэхээр одоо энэ киног үзснээр маш олон зүйлийг олж мэдлээ. Өөртөө уйлсаар байгаа л гарч ирлээ нэг үйл гэдэг. Одоо өөрт нөлөө сатаагүй явж шүү. Тэгээд ер нь ингээд бурайд зам болон за тэгээд мэдээч хэрэг одоо айл гэр бүл хүн бүхэн л одоо нөгөө хүүтэй болох гал болонтой бодроо хүүтэй болох гэх тээ. Хүн хүсдэг зүйл хамгийн одоо сайхан зүйл шүү дээ. Гэхдээ ер нь бол эрэгтэй эмэгтэй гэдэг юмд ирсэн зүүнний үзүүр дээр 10 тогтохтой тэнцэнэ гэдэг тий. Хүний биеийг олж төрнө гэдэг үл тэгээд энэ Дангина гэдэг нэрний ингээ утга учир гэдэг маш олон зүйлийг ер нь ингээ киног үзснээр олж авлаа. Үнэхээр гайхалтай маш том бүтээлийг хийсэн байна. Энэхүү UBS телевизийн ээлж уран бүтээл Бурайзан олны талаар өгүүлэх Дангина уран сайхны кино бүх кино театраар гарч эхэллээ. Монгол туурхтан түмний үзэх кино хэмээн Дангинаг тодорхойлж байгаа. За Монголын кино урлагт хайртай кино урлагийн гой зүгээр амьсгалагч хүн бүрийг Дангина кинонд урьж байна. Бүх кино театраар гарч байна. Дангина уран сайхны кино 1-р сарын 9-өөс бүх кино театруудаар